За манай монголчууд явж байна. Зя Казахстаны мөнгөөр сууж та. Дог хийж байгаа Зя бүгдээрээ сайн байцгаана уу? За Казахстан руу явах гэж байна. За яг л манай монголчуудын Казахстан төрөөд ирээчээ гэдээ өөрссөн. Тэгээд тийш явах гэж байна. Бүх зардал дааж байгаа. Тэгээд очиод Астанад очиод PGL Астанагийн тоглолтуудыг үзэн. За өнөөдөр яг одоо намайг нисээд Бээжингээр дамжин. Бээжинд буусын дараа юу ах вэ? Монголчуудын маань Авроратай тоглоод хожих юм бол плей-офф руу гарна. Тэгээд хожиж чухал уу гэж миний хувьд бол айгуугаа итгэж байна. 2-2 айлална. Аврора эвгүй баг те. Манай сүүлийнхтэр бол сүүлийн тоглолтууд хожигдсон. Ер нь нэг жоохон тоглолт таардаг баг гэдэг шиг эвгүй баг. Тэгээд ямар ч Астанад очиод тэгээд хэдүүлээ монголчууд манаас яаж одоо тэнд байд. Ер нь тэр PGL-ийн тэр Астана гэдэг тэмцээн яаж болдгийг ерөөхдөө энэ CS:GO-ийн тэмцээнүүдийн доторх юмнуудыг хэдүүлээ жоохон бас хараатай. Яг бүр зарим руу гүн орж чадахгүй магадгүй юу очиодох юм. Тэгээд очиод харж агаад влог манаас гоё болох байх гэж би итгэж байна. Тэгээд юу байна? Grimix-ийг замаар авч байгаа. Grimix цуг явна. Тэгээ Grimix ч өөрөө бас хөл өмгөх их дуртай. Хөл өмгийн фанат шүү дээ. Тэгээ Grimix-ийг гэрээс наваад бид хэд энэ монголчуудын залуучуудтай зүг. Одоо нараас нь явж байгаа олон залуучууд эдэртэй нэгдээд хөлөө явна да. Казахстан руу явна да. За тэгээд юу вэ? Монголын бодол дээр очиод уулзъя. Тэгээд ямар ч сан анх удаага CS-ийн тэмцээнд явж байна. Хөл өмбөг сагс ч юм уу урд ингээд тэмцээнд явдаг байсан. Юун дээр бол явж үзээгүй. Одоо ингээд явах гэж байна. За тэгээд очиод уулзцгаая. За монголчуудын тоглолт руу явах гэж байна. Тэгээ манай Grimix одоо энэ тэнд юу нэ манай хэлийнхэн зураг авах лүгттэй харалт тэгээд тэгээ манай монголчуудын 3 цатаа зогоо нь үлдсэн байна. Тэгээ юм гой бидэг өгсөн. Мерчүүд төлөөгөө задлж үзнэ. За одоо Бээжин руу нисээд 2 цаг нисээд тэндээ нэг 8 цаг өснө үү 10 цаг өснө. За бараг 10 цаг болох юм биш үү? Тэгээд цаашаа Казахстан руу хахад 6 цаг нисэн жоохон хол нислэг Астана руу шууд нислэг байдаг учраас за тэгээд хүмүүсийгээ хүлээж монголцын 3 нислэг Grimix араас ирж байгаа. Тэгээд ирээд нэг гарчаад нэг ахад дараагийн бичлэгээ ямарчсан. Ямарчсан их удд юм байна. Хүн болгон дандаг хүүхдүүдтэй үзүүлээгээд зураг өргөө аваад одоо тэнд хилээр гарч ирэх гээд явж байна да. За манай монголчууд ингээд юу яаж байгаа? Хоёр очиод өмсөх хувц өгсөн байна. Тэгээд энэ Астанад одоо BGL Астана руу бид явж байна. Өнөөдөр Аврораг бид нар хожиж сууж айгу хүсэж байгаа. Хэдүүлээд юу дотор нь харах уу? Зя нөгөө стикерүүд байна. Гой стикерүүд ингээ байна. За амар баяраа стикер байна. За янзын гоё стикерүүд болсон байна. За энэ монголчуудын дараагийн өмсгөл нь байна. Энийг очиж өмсөндөө плей-оффын тоглолтоор манай шалгарч нэж маш их итгэж байгаа. Гэхдээ энэ бол спортоор манай шалгараагүй байсан ч хамаагүй. Одоо нэг фанат гэдэг чинь хоцсон ч хожигдсон цуг байх хэрэгтэй. Манай чинь нэг хожигдсон цуг байх гэдэг хүмүүс айгүй хөдөлж тийм болохоор тий. Тэгэхээр тэр үнийг нэг хожуулаад дандаа цэнгүүлээд баярлуулж явах хэрэгтэй юм шиг айгүй хойд тий. Тэр спорт гэдэг бол угаасаа нэг нь хожигддаг. Энэ нь янзын гоё биш. Энэ өстө онгоц моксон өмсчмөр юм байна. Зя. Магадаа сонцоо. За энэ ахаад XL-тэй. Энд явж байгаа нь хамгийн хөгшин хамгийн том битэй бийл болж байгаа шиг байна. Нийлэн том бит гарч иж байна. Зя энэ гоё цамц гарч иж байна. Тэгээд ардаа энэ гоё бичгтэй. За баярлалаа. Айгуу гоё бийл өгсөн. Баярлалаа. Тэгээд PGL Астана 2026 дээр очиод уулзцгаая те. Манай нүүдэлчин үндэстэн Казахстанчууд гоё тэмцээн зохиож манай ус ч гэсэн гоё тэмцээнүүд болголттой хож өрөөж энэ монголцын дамжилтсан нийт CS:GO-ийн одоо комьюнититой бүгдэнд нь баярлалаа амжилтсан. За бид тэр Терминал 2 дээр явж энэ тоглолтоо үзэж байна. Тоглолтоо үзэж байна. За энэ хятадын энэ юу ч айгу балаа юм байна. Терминал 3 дээр буугаад 2 лугаа ингээд автобусаар хил даваад ингээд автобус дээр явдаг. Одоо бараг төвд явж байна гэдэг тий. За анх явж байгаа хүнд бол бидэхгүй. Би одоо олон жилийн өмнө явж ирсэн. Тэгээд ийм одоо байгаагүй. Нэг бол тэр 3 дээр буугаад 3 дээр явцсан баг. Тэгээд жоохон цаг маггүй хүнд бол энэ айгүй юу юм биш үү? Терминал солино гэдэг чинь. Энийг анхаарах юм биш үү манайхаа. За тэгээ Монгол зурагшаа.
9-8 явж байна. Хоёр буутай. Айл 2 буутай. Ийм хүмдэр тийм хүч гэдэг. Танд гэдэг те. За Бээжинд ирсэн байна. Сая түрүү үсгийн зохион байгуулалт нь айгүй хэцүү байна. Терминал 3 дээр буусан чи терминал 2 руу аягууд 2 руу ирсэн чинь бид нар хятадтай хэлээд авчиж байгаа шүү дээ. Тэгэхээр буцаж одоо хятадтай хэлээд давж терминал 2 руугаа орохын тулд бордын бас авна. Тэнгүүд манайч нь 10 цагийн дундаа завсартай. Тэнгүүд бид нар ирэхэд бордын бас нь 10 цаг болохоор угаасаа тэндээсээ шууд өгөхгүй. Ойрхон нислэгүүдээр л өгдөн шүү дээ. Тэгэл алло. За яг Казахстан руу явж ирсэн чинь манай монголчууд сая тоглолт бол үзлээд хасагчлаа харамсалтай надад. Тэгээд спорт ийм л дундаа яалтай лээ тийм шүү дээ. Заавал хожих халбатай биш. Тэгээд одоо нэгэнд Казахстан руу очиж байгаа юм чи одоо тэгээ сайхан аялал ирээ. Тэгээд монголчуудтайгаа уулзаад бас тэгээд хамтдаа илүү ойр танилцаад ч юм уу те. Тэгэл ирээд одоо урд нь Алматид очижсэн. Алматид бол тэр урагшаагаад юу мөрөнд яваад гоё л байсан л да. Шимбулак гэдэг л нэг цасны баз мазар яваад. Тэгээ ер нь бол их гоё одоо газар байсан. Хоолун цайтай. За тэгээ Астанаг очиж үзье. Шинэ нийслэл. Астана чинь нэрийн хамгийн олон одоо сольсон хотчууд бай. Акмола байсан, Целиноград байсан. Социализм үе тэгээд буцаад Акмола олонгуудаа тэгээд Астана болгож байгаа. Тэгээд юу болгож байгаа? Нурсултан гэж байж байгаа. Буцаад Астана болсон баг шүү. Нэрээ айгүй олон сольсон юм одоо. Тэгээд ерөөдөө Алматигээд ганц том хоттой яг нөө өөр хэд хэдэн хотод байгаа л да одоо юу л байдаг. Гүрээвч одоо Атираа болсон тийм. Хэд хэдэн гайгүй хотод байдаг. Тэгээд хоошоо бас нэг тэлэлтэд өөрчилж байгаа. Шинэ хот бий болгож байгаа. Нийслэлээс болж байгаа. Дээрээс нь хойд хэсгээр нь Оросууд их байдаг. Тийм учраас илүү зас цагаараа нэг жоо хойшлуулж байгаа гэдэг чинь олон тийм одоо нөхцөл байдлын бол бас нэг юм хүн байсан. Тэгээд ямар ч Астанад очие 6 хоног тэр авааргээд хийх юмуд юу вэ? Тэгэл явж байгаад ирээд та нэгэн тодоо явц. Одоо Бээжинд байна. Түрүүн бол проблем гэсэн. Одоо ингээд хүлээж инаараа хийх юм байхгүй. Энэ манайхын терминал энэ солидог мэлдгүүдийг Бээжинг нисчих хүмүүс айгүй анхаармаар юм шүү. Хэвээ дахин хийлээ. Бээжинд одоо ингээд бид нар хил давцсан буцаж орж чадахгүй ингээд байж энэ. Одоо жоохон байжгаад Gramix маань дээрээс контент хийгээд ш яваад өглөө. Тэг хоол идэл тэгээд 1 цагаас чек-ин хийлээ. 1 цагаас чек-ин нэг л дотоошоо оруулдаг гэл. Байж тийм үү? Жого ядраал очих юм да Казахстанд. За нэг тийм байна. Тэгээд Казахстанд очиж жоох юу бай та. Буудлынхан жинд явж орж жоохон фитнес мэдс жоохон цагийг жоох арай өөр хөтөлтэй жоохон өнгөрөөнөө одоо жимд явна. За Астана хотыг үзэн те. Өөр юу гэж болохоор тэрээр машин түрээслээд явах боломжтой байл. Тэр агшлаад явна да. За харамсалтай байна. Одоо тэгтээ яг спортын одоо нэг хэсэг л нэмж. Яг манай хүчтэй төр Falcons-ыг очих боломжтой алдсан. Сая ч гэсэндээ яг ингээл яг тэр overpass дээр сая тэр сүүлийн дээр хоёр одоо хувьтай хүмүүс нэг жоохон яачлаа л та. Одоо яах вэ тэгэл спорт байн гожиж явахгүй ялна гэж зөндөл юм бол тэгээд очиод гэхдээ юу ордны тоглолт Монголд нь одоо Монголд тоглох гэж орж үзэх боломж байл орж үзнэ л гэж бодож байна да. Бас байгаа. Тэгтээ жоохон сонирхолтой те. Яг үнэхээр бол. За тэгээд Казахстан руу нисцгээе. Бээжинд хүлээж байна. Тэгээд энийг анхаармаар юм биш үү манайхаа. Терминал солидог малкийг бол. За бид терминал 2 дээр ирсэн хоол идэх гээл хараа. Хятад хоолууд идэх гээл ингэ байж байна. Энд 9 цагаас хаачт юм байна. Ашгүй энд нэг юу байна? Нэг газар байна. Одоо бид тэгээ бөөнөрөө. За тэгээ Казахстан руугаа сайхан очиод сайхан амарж байгаа л ирээ тоглолт үзэж байгаа л. За Gramix хоол санал болох юм ч одоо сая хятаар явж байгаа юм ч одоо. Би ч одоо ийм хоол идсэн. Тэгээ ер нь гоё л харагдах юм. Гоё харагдаж байна. Рамен идвэл рамен ч харагдаж байна. Хүүгүүлийн юу нь биш бодоотой мах шүү дээ. Бодоотой мах одоо. Өмнөрхөө хоолууд ингэ байж байна. Наасаа цаашаа байна уу асуучихсан үгэнтэй. Тийм хоол идэх гэж юусоо байж. Анд байдгүй шүү гэлээ. Тэр өөр монголчууд л орчихсон баг те тэгэж. За би энэ авчдуу. Маач. Тэгээд Gramix юм шүү дээ. Тий. And the last one is энэ өстө янзын гоё хоолтой юм шараа. Force юу юм. Үндсэн хоол нь ирээгүй юм шүү дээ. тэр ирээгүй энэ зүгээр. Үндсэн хоол нь ирээгүй юм. Боллоо. Салаад нь ирсэн. Яг дөрөв мөн гэдэг. Одоо адилхан хоол болохоор мөн бодвол гэж бодоод байна. Яа, амар том одоо миний гар хараа ийм. Дээрээс нь. Амар том юм шүү. Ширинээсээ энэ хоол гомдохгүй байна. За одоо тэгээд
Би хажуудаа юу авах вэ? Чи хажуудаа юу авах юм биш. Энэ минийх юм уу? Оо ч ямар их. Юу энэ миний хүн. За сайхан хоод ичлээ. Одоо тэгээд дахиад нэг хэдэн цаг хүлээх юм байна. Тэгээд энд ингээд юу байт юм бэ? Бизнес лонж монж байна гэл ирнэ хүмүүс. Тэнгуүтэй хоол өнгөө food free мэр гээл. Тэгэл нөгөөх нь бас сонч сонирхоо штэ. Тэгээ надад priority pass гэдэг хэвгүй юу нэ. Голомтой. Тэгвэл тэрүүгээрээс орчих юмч болтой юм болов уу гэж бодоо. Тэгэл очингууд food free мөр. Тэгтээ ороход 200 яана гэдэг. Тэгээд тийм энэ 200 яан ч Монголд 100 гаруй мянган төгрөг юм байна штэ. Дэмэр хүмүүд өвж байна тэгээд одоо. Яг орж болох юм байна. Олон цаг үдээд. Энэ угаасаа ингээ кондишн байхгүй терминал хоёр нь. Тэгэхээр юу бат юм бэ штэ. Одоо яг энэ зөрүүс одоо массаж засааж яг юм лонжууд монжууд байд юм байна төлбөртэй. За тэгэл нэг дэмэрхүүл байна да. За Бээжингээс одоо Астана руу нисгээд энэ хятадын энэ юу өстой айгүй их асуудалтай байна. Одоо шилбэл нэг лагаж штэ том ачаа жижиг бичиг байдаг. Тийм бичгийг бид ингээд хаяхгүй байх байсан гээд одоо Улаанбаатараас Бээж ирсэн жижиг нэг нислэгийн нэг жижиг байгаа штэ. Одоо тикет гэх юм уу да. Хаяхгүй байх байсан гээд тэгээд энэ тикет миг юуг нь ачаануудын яасан чи минийх ингээд чи тэрийг айдсан байна энэ. Дугуун тэрийг бол өмнөх нислэгүүдээр над дарж хатал нэг тийм шаардлагатай байж байгаагүй. За тэгээд ямар ч сан тэрийг тэгээд нэг олж үзээ болгоцсон чи манай Монголын нэг залуугийн юуг нь яа. Ачаанд нь асуудал өнч очиж үзгээд очиж задлана гэ сая авчлаа тэгээд жоо асуудалтай л одоо нисэх. Сая 4 хэлсэн терминал солих гэж боо юм болж байна гэдэг. Тэр одоо энэ 2 дугаар терминал дээр ингэ байж байгаа. Сая энэ дээдлэлт нэг жижиг саж сандал болоод нэг 2 он жоох унтсан болоод одоо тэгээд нэг иймэрхүү байдалтай байж энэ да. За тэгэхээр хятад явж байгаа бол ер нь бол айгүй олон зүйлийг манайх анхаармаар юм шүү заяа. За яг энэ нисэн ослын буудлын дээр бол картаар төлбөр тооцоожуулжсан. Заримд нь болохгүй байсан, заримд нь болж ирсэн шүү нэрээ. Тий, энэ чи Alipay гэдэг өөрийнх нь заавал нэг хэдийн юмнуудыг ноншуулж мөшлөдөг гэдэг. Дотоод юм бол тийм юм байлээ. За тэгээд юу вэ? Астанад очиж уулзцгаая. Казахстаны онгоцоор анх удаа нисч үзэж байна. За Казахстанаас Астанад буусан байна. 6 цаг нислээ. Нийлээ ядарлаа. Гэтэ Астанагийн онгоц нь янзын гоё онгоц юм шүү дээ. Нэг том биш мөртлөө айгу тухтай, том займаатай. Үйлчлэгээд айгу гоё юм байна. Астана Астана таалагдлаа энэ. Яг гэх юм бол анхсан уучраа жижиг онгоцоор 6 цагнаас нь нэлээд ядран дагаа бодож ирсэн ерөөхдөө. Тийм байсангүй сайхан ундаж жагаад. Тэгээд дундаа хөнгөө 3 судлын 2 цагтнаас уучраа сайхан хөл мөлөө сайхан сонгож өнгөж байгаа сайхан унтчлаа. За тэгээд Астанагийн онгоцны бодлоос нь за манай энэ Монгол зүйн хэдэн залуучдаас тосох юм шиг үлээ тосоод тэгээд бодолтой очино. Одоо эхлээд хил гарна. Хил гараад тэгээд очиндоо мохоотой энэ шалгалтаас ширүүн л талгаж шүү дээ. За ингээ сим авчаад тэгээд явхандаа би болохоор глобал симтэй явж байгаа. Гадшаа явах болгонд глобал симийнхаа миний юг шийдэж өгөх тусаар амар байдаг. Тэгээд глобал симтэй интернет асуудалгүйгээр явж байгаа шүү. За Назарбаевын одоо нисэн онгоцны одоо улсын нисэн онгоцны бол дээр ирсэн байна. Иймэрхүү зэн юу байна да? Цэнгэлдэх гэж гэдэг юм ч одоо мэрэгжлийн өвчин гэдэг шиг. 1.4 сая хүн амтай Казахстаны 2 дахь том хот. За тэгээд эхнийд манай яг манай Монгол биш юм байна шүү. Одоо нэг бүрүүс арчвал яг л боллоо доо. За одоо дараагийн машинда бид хэд ингэ суугаа явна да. За 3 нэвч байна. За түрбаа очиод уулзъя. За одоо очиод бид эхлээд нөө Монголцоо хэдтэй л уулзчихна. Тэгээд юу ах юм бэ? Бод руу орох цаг арай болоог байгаа учраас уулзчаа. Тэгээд явна. За Mitsubishi ирнэ. Энд Яндекс гэдэг нь Орсын юу гэдэг нь шүү дээ. Одоо нөө Uber шиг юу гэдэг чинь тэрүүгээр л дууддаг юм байна. Тэгээ би бас гайхаад энэ том улс Орсын такси байдаг гэхэлэр гайхаа л гэж байна. Манай монголчууд л өөрсдөө байдаг шүү дээ. Яг нэг юм тохироо мохроо байдаг л байна л да. За тэгээд Яндексээр заавал дуудах хэрэгтэй байна. Ирж байгаа хүмүүстээс анхаарах хэрэгтэй байна. Үүднээс нь сим авах хүмүүс симийн нэг 40 орчим мянган төгрөг болж байна. Манайд бол авсан. За би бол өөрийн гэсэн симтэй явж байгаа болохоор авах шаардлага байгаа. Өнөөдөр чи амарна те. Тэмцээн амарна те. Өнөөдөр PJ Астана 2026 амарж байгаа. Плей-оффын тоглолт эхэлж байгаа. Нэг хоног амардаг. Бид нар яг таарж байна. Тэгээ маргааш одоо тэгээд нэг баг олж аваад дэмжиндээ
Тэгээд тамирчтай амжилтсаад угаасаа дараагийн тэмцээн байгаа. Тэгээд мэрэгжлийн тамирчин чинь угаасаа сар болгон тэгээд янз бүрийн тэмцээнүүд ингээд ороо явдаг. Өдөрт хэд хэдэн тэмцээн. Төрүүл нь 2 доод нь 3 доодондаа хэсгээс гарахгүй төрөл бүрийн л амжилтууд ингээд угаасаа дагалдаж явж байдаг. Одоо дараагийн тэмцээндээ хэдүүлээс амжилтсэл тэгэл үлдэндээ. Казахстан одоо нэг нэмэх 14 орчим манайхтай энэ адилхан юм байна. Жохон цэвэрхэн Улаанбаатар гэх юм уу? Ер нь хүмүүс нь ч адилхан, машин жишээ байгаа байдлын их адилхан. Энд их камер байдаг гэд манай Гремик сайд хийж байна. Тэгээ камерыг харахгүй айгүй бүх машин. Энд л айгүй камертэй гэж байна. Тэгээд яг л гой цэвэрхэн Улаанбаатар тэгээд ногоо могоор гоё явах. Яг Астанагийн манай Улаанбаатар чи хүүтэнд бай. Гэтэ өвлөн нэг хасахгүй ч үрдэггүй. Нэг хасах 20 морь жоохон гараад ч юм уу тэгэл байж байдаг. Гэтэ хүүтэн гэсэн үг ш хасах 20 ч юм бол. Одоо маш их салхитай. Бүр маш их салхитай. Тэгээ бүр тэрүүгээр алдартай салхитай бот гээд. Манай Улаанбаатар бол салхитай ш. Гэтэ Астанагийн салхиуд илүү юм шиг байгаа юм. Манай бол хээр тал руугаа илүү салхитай байдаг. За нэг иймэрхүү байна. Тэгээд Астанагийн нисэх онгоцны буудлын дээр ирсэн бид тэгэл. Жанда. Астана хот маань өөрөө 97 онд яг Казахстаны нийслэл болсон. За дэлхийн нийт бол 98 он зарласан. Яг 97 оны 12 сард нийслэл болгоо. Тэгээд энэ яг тэгвэл Казахстан өөрөө яг манайхтай адил нэг том хоттой. Тэр нь одоо Алматы гэж байсан. Ганцхан том хоттой. За тэгээд Караганда, Атирао эдэргээл хотууд байдаг. Шимкентэд байсан ч зөвхөн баг байсан. Тэгээд ерөөхдөө энэ тэлэлтийг айгуу сайн хийж чадсан улс юм да. Манайх ерөөсөө тэлэлт хийж чадахгүй байгаа шүү дээ. Казахстан бол тэлэлтийг айгуу сайсан. Шимкент хотод одоо 3 дахь том хот нь сүүлийн энэ 10 гаруй жилийн турш яг үйлдвэрлэлийн айгуу том хот болоод хүн өмнө өссөн. Астанад бол энэ анх олны 200 мянган онтой манай дарахнаас жоохон том хот байсан. Одоо бол Улаанбаатар шиг болсон байна. Улаанбаатар шиг болсон. Яг тэгвэл энэ талаараа эдийн засаг засаг захиргааны төвлөрлөө бий болгосон. Залуучууд айгүй хэрсэн. За сүүлийн 10 жил бол энэ бол залуучдын хамгийн их ирдэг тийм хотуудын нэг болцсон. Ажил ихтэй. Одоо Алматагаас тэлэлтэй айгүй сэж байгаа. Тэгэхгүй бол одоо энэ яг нүүдэлчин байсан улсууд сүүлд энэ хот байгуулсан улсууд чи ердөө ганцхан л том хоттой байдаг. Одоо энэ Арабын улсууд тий. Одоо тэгээд манай энэ дундад Азийн улсууд ч одоо ингээ бодохоор ер нь ганц том хоттой тэрэндээ л амьдардаг байсан. За Казахстан бол энэ шилжилтийг бол айгүй сэж байгаа. Айгуу сайж байгаа юм хот байна. За тэгээд Астана бол нийслэл нь болцсон одоо ингээд 1.6 сая хүнтэй. Манай Улаанбаатартай энэ төс Улаанбаатартай арай л илүү өөх хаа 1.8 2 сая руу төгсөж байгаа. Тэгээд Алматад очиод Алматад ч 2 сая гарцсан. Юу байсан юм шин. Гэр орол айгуугаа шийдсэн байсан юугаар. Газар шийдсэн байсан. Тэгээд утаа мутаа байхгүй бас айгуу утаатайсэн. Манайхтай адилхан шүү дээ. Тэр ч одоо адилхан нүүдэлчин энэ бүх юм л адилхан юм уус. Тэгээд газар айгуу сан шийдэж чадсан байдаг. Манайх бол нүүрсээр л яваад байгаа. Нүүрс чинь дээр яг чимээгүй өхөн шүү дээ. За манай Монголын стаффын чамайг энэ технологи гэж хараад энэ ерөөсөө арай нааш нэг хараад ганц авч идэггүй. Хэцүү байна. Технологи зэрэг зураг авах гэж чинь. Одоо яг технологи чанаа хэдэд дэш харъя те. За ингээ асуугаад энийг зураг авах бол чигээ сая бол яг ирлээ шүү дээ. За хилтний гадаа өндөд тэнд залуучууд айгүйх нөө гар үсгэх гоо зогсцсон энэ байт юм байна. Энэ нэг Казахстан тараа ингээ том машин, амар машин шиг ингээ зогсцсон. Харуул хамгаалт сүрхий байт юм байна. Нөө энэ тэмцэн дээр чинь одоо ямар машин юм бэ? Яг жиг байлдаа машин даа. За тоглолтоо үзэх гээд Парис аренагийн гадаа ирсэн байна. За тэгээд энэ ч янз янзын нөхдөд нөө буута муута. За ингээ харъя. Буу мото хүмүүс ингээ зураг мураг авахулаа. За тийш шууд юу гүйцэлээд орондоо. Террорууд энэ тэ. Я Фьюрига манатад шүү дээ. Так. Фьюрига манат орох шууд. За битээ шууд орлоо тигтээ үзүүлээд. Я тигтээ шууд та. За орох уу? Агуулмаа. Хань. Ийшээ явах нөгөө жинэлтэй байсан юм даа. Тэ. За тийшээ явъя та. За ингээ шалгуулаад билээд үзүүлээд орчих тийм ээ манайхаа. За энэ Парис арена гэдэг
Хоккей багтай юм шүү. Хоккей багтай, эмэгтэй, эрэгтэй багтай маань энэ. Казахстанч нэрээ хоккейгоороос дажгүй шүү. За дэшигээ ингээд орноо. За хүмүүс шалгуулаад ингээд орж байна да. За бид нар чи өчтөр тамирчтай тараад өнөөдөр ингээд ордон дотроо тамирчтай таарах боломж байхгүй хаа. За сабиш орж. Энд чи юу вэ? 6-аас 7 гэж нэн рүү орж. Yeah. They could be the world, especially it's a 19 Luke Kim. Yeah, орсон болж байна. Вау, супер наран. Yeah, why don't you take a look at some of the shirt? Янз гоё. Make some noise! It's Mo! Let's hear it for Aurora! Яа тамирч Аврора манайд цацсан байна. Маа цаадтаа. Авророо дэмжиндээ манайхыг өгсөн юм шиг. It was a bit of a За хоёр баг мапаа сонгож байна. Аврора Ancient-ийг, Маус Anubis-ийг байна гэж байна. and no surprise here either. This is pretty much the Яа одоо пиктэн. Аврора юу сонгох нь? За Dust-ыг авчлаа Аврора. Яа тоглолт ихтэй Аврорагийнхаа айгуу сайн гэсэн 3-0 гэсэн. Яа нагийн дон дээр избгэ 2-1-ээр цааж байгаа. Йоо, цаа цагаан мод. Аврора өндөр гоё хэлж гэнэ өө Dust дээр бол ярих юм аа. Нараа тэр бодлон тамирчдын реакшн дээр харагдсан юм шүү. Дэдс мэдсэн ингээ бүгдээрээ гараад ирдэг. Аврора 4-0 одоо Ойда буугаас явж байна. Зя Маус амар барьлаа. Боксыг ганцаараа үлдсэн. Маусын 2 эсрэг бомб садганаа гэж. Маус яа доса. За Маус үнэхээр амар барьлаа. Амар барьлаа. Аврора Маус ихний юуг Dust-а үзчихлээ. Тэгээд кофе уухгүй амар хүүтэн байна энэ дотор. Энэ билет зилжсэн айгу хүүтэн бэ. Энэ Шанхай эдэрт бол айгу хүүтэн байсан гэх нөө халуун газараас кондишн өндөр тавьчихд юм. Над бол энэ дотор бол айгу хүүтэн санагдлаа. Тамирчд яг адреналин эдэр нь ядраад гайгүй байдаг бахал да. Гэхдээ юу нь бол нэг хүн хөрчүүл бас хэцүү шттэ. Тэгээд би шил энэ кофеийн дуучиндаа авч орох гэж ямар нэгэн хоол хүнсийг бол авч орж болохгүй гэдэг. Тэгээд одоо энд ингээд кофего дуусчаад орхоос яг юу нэхэлсэн байна. Хоёр дахь мап нэхэлсэн байна. Одоо ууж байгаа орохгүй айгуу даарж байна. Тэгээд нэг хүмүүс ууж байгаа л дотш орё гэж бодож байна да. Тэгээд ерөнхийдөө энэ Астана дээр тоглолт үзүүл их зүгээр юм. Яг бол пилетэн зар юу юм бэ штэ. Хүмүүс бага байна. Ер нь бол одоо яг орой молодой тоглолт нэгэд их хүмүүс үзэж магадгүй. Гэхдээ энэ бол заалал одоо миний харж байгаа бол ер нь талдаа ороогүй штэ. Ерөнхийдөө энд үзэх юм бол пилетний олдос гайгүй те. Тэгэхгүй бол юунд ч айгүй өгөхөд юм л шүү дээ. Шанхай махад зүгээр дүүрчдэг. Хятадч нь бүгдийг нь худалдаад авчдаг. Тэр бид нар Шанхайд очиж үзэх жоохон пилетний олдоцоос эхлэж байгаа хэцүү байж магадгүй. За юун дээр бол Астана дээрхэд бол тэр тал дээр ямар ч асуудал алгаа байна. За кофего уучаад нэг ус орё тоо. Манай монголцын гой яваас тань.
Энэ ч гоё юм билээ. Энэ бороо морооны юунд өмсч чинь. Өөрөөсөө энийг л их өмсөх юм билээ манайхаа. Надад ч энэ айгүй эвтэйх юм билээ өмсөв. Намайг одоо спиритийн өмнө нэвтрүүлэлд орсон шүү дээ. Яг би бол мэрэгжлийн өмсч байгаа контриг бол мэдэхгүй шүү дээ. Гэтэ яг нь жоохон ерөнхий спортын талаар нь жоохон юм яриад өгөөч ээ. Ороорой гэсэн нэгэнд ирсэн юм чинь те. За манай Grimix ороод сая бол энэ Aurora юу бол нэлийн юм ярьсан баха нэвтрүүлэлд ороод. Энэ хорлоо тийм leveled up. За тэгээд Lexor гэдэг аюу олон мундаг залуучууд ирсэн байлээ. Тэгэхээр дээр яг гоё VIP-рууд эдгээр ингээд тоглож байгаа бүх юм аа хийжсэн. За тоглолт руу орё. Кофега. За нэг ярцсан нэг. Яа. Зантараа сонсон за амчхуу. Амчцаа. Зямаус очтой дуусна. Aurora нутаг уцголлоо. Маусад үнээр амар нөө. Үнээр ямар мундаг багийн тоглолттой чигдیں۔ Судалгаа бий болон харахаар айгу мундаг гэдэг юм болов уу шаардсан. Aurora бол тэгээд илүү гэж явж байгаа ч гэж. Яа за ингээд ихтэй тоглолт ямар ч дуустаа. За манай эдийн нэвтрүүлэг нөө Aurora-гийн Soulfly орж ирж байна. Гоё шүү. Гоё том тоглолт нэг орж ирээд. За Spirito ирэхээс өмнө Soulfly-та ярилцж байна. Тэнд цаана өөрөө одоо улсын нөө Castro-д ирсэн бас нэвтрүүлгээ хийж явж байна да. Гоё шүү манайхаа. Яа н VIP хэсгээс үзэж манай шоу дамжуулалт явж байгаа өөрөө. За манай хоёр хорлоо олон Lexor хоёр манай дээр тайлбарлаа тоглолтоо тайлбарлаж байна. Яа досаа. Spirito та. Анон гороо зургаар пастер ихний мап авчтаа. За өрөөнөөс гараад ирлээ. Манай өрөөнөөсөн. За тэгээд энэ бусад юунууд бас нэвтрүүлгээ хийгээл. Одоо янз янзын одоо улсын тайлбарлалт ирсэн нэвтрүүлэг хийгээл ингээд явж байна. Одоо дандаа өрөөнүүд орж болохгүй. Янз янзын улсын ингээд явж байгаа. За би нэг гарч энэ доороос ингээд сүйд ажиллаж болж байгаа юм шүү дээ. Бөмбөг хөшгөлдөг юм байл би уг нь ороод нэг юм авч харах юм байна. Дааж бөмбөг хөшгөлдөг юм алах. За шийдсэн ч яхав тий. Яа тэгээ доошоо ямар ч нэг уугаад энэ шигтар бох юм чи. Бохох юм даа. Орой Falcons Fury хоёр дээр гоё ирч хүчтэй байна. Энэ бол амархан тоглоом шүү дээ. За би шийдчихгээ ирсэн байна. За дөрвөн нас энэ яахан зүгээр оруулаад юу гэх яахан тэр мөрөөс мэдэхгүй юм те. Юу юм те. Fine. Dash with him. I'm gonna try a small one. Okay. Yeah, right. okay. It's the hardest one. A hard one, yeah. Excuse me? Можете такие немного. Сейчас будет сюда садиться. Okay. Sorry, yeah. So I'm gonna try a small one. Okay. 1, 2, 3. Yeah. Thank you. What is it? It's a sticker for you. Sticker, just sticker, yeah. Okay. Thank you very much. Thank you. За Spirito өмсөлийн юу хараад байна. 35,000 тенге гэдэг чинь 200,000 төгрөг. За ерөнхийдөө нэг 200,000 төгрөг юм байна да тэр. Spirito-ийн Серая гэж юу юм бэ? Голубая гэсэн юм да. За Spirito-ийн нэг ер нь 200,000 төгрөг гарантаа юм шиг байна. За ёо. Яан рэд гэдэг. Sorry. Эдгээр намайг казак гэд дандаа тэгж бодлоо. Англи мэн тэр юм асуухаар гайхаад ихтэй. Тэгвэл би сандраа наачих юм. Нөө бүгд надад орсоор юм казакаар яриад байгаа болохоор эндээс нэг халуун юм авч явахгүй ер нь хүүтэн юм байна. Ордон бол ер нь хүүтэн биш шүү. За тэгээд энэ нэг хүмүүс тоглож байгаа хүй донко юм шиг шүү. Ямар адилхан нөхөр юм ч тийм. Биш шүү. За Астанагийн гудамжаар явж байгаад плов гэдэг нэг пловны газар ороод ирлээ. Энэ пловыг турч үзье дээ ямар хөө плов байх нь. Манай хараад одоо будаатай урга. Гэтэ энэ ч юм бол будаатай урганы бас плов гэдэг ч одоо их орон шүү дээ. Яа. Хүн байна уу? Меню хаана гэдэг юм бол энэ одоо. За
За манай Казахстанууд англиар ярихгүй. Би орсоор ярихгүй тэгээд. Hello. Зя. Эндээс нэг блог авчихдээ. Энэ бишварма is good. Yeah, very good. The national. National. Okay, I will try this one. Okay, This one? бишвармак. Okay. Зя Казахстаны үндэсний бол бишвармак гэдэг хоол одоо манайтай адилхан нэг мах чанаад махан дээрээ гурилаа тавиад нөө төмөс итрээ чамд яг тэнтэй адилхан юм байна. За хажуудаа шилтэй. За энэ соустайгаа. Бас ингэж бас байж болох юм биш үү манай махнууд те. За бишвармак гэдэг бол юм шийдчихсэн гоё л байна. Зя бишвармак саяны хоол маань 3195 тенге болсон байна. За 3195 за 10% нэмэгдсэн юм байна. За англиэр чинь энэ зааварыг 7.8 за нэг 25 мав орчим мянган төгрөгөөр саяны хоолыг идсэн байна. Тэгээд дажгүй шүү. Дажгүй нөө яг гурилтай шил чансан мах тэ нөө гурилтай тийм юм байна. Тэгээд арц марц оруулсан нэг зүгээр юм байна. За бодлого хажууд гоё ол идсэн жоохон амарч жагаад. Тэгээ орой Фурия юу өрдөр очиндоо. Фурия Falcons өрдөр. За зогч нөө манайхаа. Бид тэр одоо Монгол маань мултарчихсан Монгол цэгийн хувцастай ингээд 8Z-ийг дэмжиж байж байна. Энэ Magic нь юу байгаа юм бэ? Энэ Казахстан тоглож байгаа юм байна. Мөн ингээд 18-аар ихний мап дастер явж байна да. Монгол цэгийн хувцастай ингээд явж байна да. За хилдэн зочд бодол дээр ирсэн байна. За бид нар юу авах гэж байна? Бөөнөрөө чинь хэдүүлээ тоглогч нартайгаа уулзсахаа private уулзалт хийж хоол мол идэх суух га тэгээ явж байна. За энэ хилдний энэ local dish-үүд нь гоё юм шинараа. За манайтай адилхан Казахстан ч хонь сайтай хоньны мах байна. За туулааны махтай паста байна. За тэгээд энэ Каспийн тэнгисийн загас байна. Каспийн тэнгис ч дэлхийн хамгийн том нуур шүү дээ. Тэгээд адууны мах байна. Зя. сайн байна. За сайн уу. За өстөр таарсан. Эцтэйгээ. Шөнийн 1 цаг 30 минутанд Falcons Furiaгийн тоглолт дууссан. Одоо хилдэн зочд бодлоо. Энийг гадаа ингээд хүүхдүүд гаруус авах гэдэг хэлж байна. Казахстан хүүхдүүд нь араа хүүхдүүд эмэгтэй эрэхтэй найз охин мохонтойгоо ирсэн. За Казахстан манай Монголын гаруй үсэг зурах үйл ажиллагаа эхэлсэн. Ийм их хүмүүс тоглосон байна. Ингээд хүмүүс очрлцсон. За манайхан гаруй үсэг зурах гэдэг нараа. За энэ ингээд байшгүй манайхан ингээд. Казахстан одоо одохгүй ороод хүмүүс гаруй үсэг зуруулна. Би болохоор өчтөрөөс гаруй үсэг зуруулаагүй. Юу байсан? Өнөөдөр бас энэ дээр нь албаар ир зуруулъя гэж бодоод тэгээд энэ дээр ирж ингээд зуруулах гэдэг ингээд ямарч ирсэн байна. Тэгээд манай тамирчид маань ингээд хүмүүст гар үсэг зураад. За ямар зайдаа эргэж харъя. За энэ юун дээр нэг эсрэгний тоглолт энэ жоох хүүхд тоглож байна. За энэ бас өөр хүн тоглоод байгаа шиг юм шин. За хэдэн настай хүүхд юм бол доо энэ. Яа мундаг байна шүү дээ. Нараа энэ одоо намаагаа даалах юм байна энэ хүүхд ч юм бол. За хаад алчтаа амар хүүхдэн. Excuse me. How old is he? 4 years old. Wow. Okay. Дөрвөн настай гараа. Амар юм бэ. He's very well. Yeah. За манай монголцын юг авах очирч байна. 4 настай хүүхд эдэр байлаачлаад байж. Манай монголцын юг авах очирдоод ингээ бүгдээрээ зогсож байна да. За сайн уу, сайхан амарсан уу? За гаруусга авчихсан. Не только локация 1С, но и столица Казахстана. Добро пожаловать, я надеюсь, это время вы проводите здесь здорово. За баярлалаа. За сайн уу, сайхан амарсан уу? За баярлалаа. Петицийн өндрийг надаас асуусан хүмүүс өндөө ямар өндөр юм бэ гэж. 2 метрээр. Сайн амарсан уу?
За баярлалаа. За санаасаа хамарсан уу? За ямар гоё гаргаж өгөөч та. За сайн уу зээ сайн хамарсан уу? За баярлалаа амжилтсаа. Баян гоё гар өсөлтөө болсон. Бүгднгийнх нь. За Батөргөл бүр өмсгөл дээр гоё гар өсөлтөө болчоо. Можно будет, если... Энэ манай нөгөө кастер чингүний level хийсэн байна те. цаад чи үнэхээр хөрөх юм байна. Нөгөө кастер болохоор явж чадаагүй. Зүг окей. Тэгээд та амлалсандаа л хүрлээ. За Монголоос машинтайгаа ирсэн энэ залуу байна. Амгалан гээд одоо машин энэ Монголын саамдагаа өвчсөн. За тэгээд аялал жиргэд ямар хоо яваа? Хэд хоног явж ирв Монголоос? 3 хоног явж ирсэн юм. 3 өдөр 4 шөнө. Яваад ирсэн. Найзтайгаа байлаа ээлжлээ машин аваад. За ямар хоо хадал явдал туулав? Машин донд нэг явдирсан, нэг камера хайсан, гадаад тогтоодог байсан камера хайсан. Орсын хил дээр дрон хураалгаагүй. Гэхдээ дроноосоо болоод орсын хил дээр бараг ажлын 8 цаг өнгөрсөн. Буцаад Монголоор дроноод хилтэйгээд буцаад Оросоор тийм адилтайсаа. За Горно Алтайс гэдэг ч одоо хүн болгонд ярьдаг. Тэр байгалийн талаар нэг гоё ингээд товч яриул. Тэр өстөө гоё газар байсан. Ер нь амар их зөндөр хадтай, хадан уултай. Тэгээд цаана тэр хадан уулынхаа цаана ахаад амар сүртэй, цастай уултай давхарсан тийм газар байсан. Тэгээд дундуураа гол орсон. Зам нь амар гоё. Ямар ч юм сэвэ юу ч яахгүй. Цэвэр замтай. Өөсөв. Яг тэр Горны Алтай National Park. За цаашаа одоо ямар төлөвлөгөөтэй Астанагаас? Одоо цаашаа ишээ Ташкент, ер нь Ташкент л орж үзэх санаатай байна. Ташкент тэр Азербайджан гинэ. Үргэнч үү? Тийм үргэнч. Гэхдээ тэрийг бол сайн мэдгүй. Үргэнч орчих магадгүй гооч байна. Ташкент орчих юм бол одоо очихоос харагдав. Мэдгүй одоо таалагдвал тэгэл яваал. Ямар Узбекистан нөр ямар хүмүүс байгаа, ямар хоолойтой. Тэгээ цагаагаар ямар Узбекч одоо хөгжиж байгаа плов шошлог ихтэй. Нэрээ Узбект очих юм бол чи нэг юм болсоо чинь. Дэлхий дээр дабл ландлок дэлхий дээр 2 хуус идэг буюу. Хөрш улсан ч дадаад гарцгүй гэсэн. Тэгэхээр Узбек дэлхийд дабл ландлокод 2 хуус инэ. Нөөтийн дэгтэнштэй мөхгүй. Европт идэг жижиг. Тэгэхээр тийм улсад ямар ч очих юм байна. Тий. Тэгээ одоо Узбекийн хөршин дадаад гарцгүй гэхээр жоо харамслал юм да тий. 70 50 мөр хөгжүүл нийдэг бол тэр бас 2 3 газараар дамждаг тий. Юм өсөжлаг хөгжиж байгаа л гэдэг шүү дээ. Тийм байсан ч гэсэн хөгжил болоод тэгээд очиж үзье л гэж үзээгүй. Тэгээ ерөнхийдөө чинь нэг 15 онд Каримов ч өнгөрсөн юм 15 бод 16 онд. Тэр өнгөрөөл ер нь жоо хөгцсөн. Тэгэхгүй тэр нөхөрч одоо бараг 20 хэд барьчаад ингээд хөгжүүлэхгүй ингээд яачтай. Тэгээд Узбек чинь сахныг бол та хүүхдүүд нь нэг юу аж хүн тариалаад тэр хөнгөө хураагаад устдаа тушааж жоох хүүхдүүд 12 та 13 та хүүхдүүд. Тийм бүр даалгавартай тийм ядуу байсан юм. Тэгээд нэг ерөнхийдөө нөхөө үхээд гадны хөрөнгө оруулалт моруулалтыг татаад өөрчлөлтөө тэгээд гайг хөгжиж байгаа юм шүү дээ. За өнөөдөр сүүлийн өдөр PGA Astana 2026-гийн за тэгээд сүүлийн өдөр өнөөдөр аврагын төлөө Spirit Falcons 2 дөнгөж эхэлж байна. Одоо орж үзэж байна. Тэгээд энэ үртэл явж энэ том тэмцээнийг өдөр алгасахгүй ингэж үзэж нэвтрүүлэлд орж байгаа. За эндээ бол маш их баяртай. За монголчуудаа баярлалаа ингэж ураад энэ олон гой юм боломжуудыг гаргаж өгч байгаа. За тэгээд бид нар зөндөө олон юм ярьлаа. Зөндөө олон юм бас ингэж юу болоо. Миний хувьд бол мэдэж авлаа. Том тэмцээний талаар. Та хэддээ бас ингэ тодорхой хэмжээнд ингээд орчныхын талаас нь харуулж байгаа. Өчтөр бол гараа ус хүмүүс хөдөлөө авсан шүү дээ. За ингээд гадуур нь буу муутай хүмүүс ингээд зогсож байна. Энэ миний дарахаас гоё л. За PGA Astana-гийн Grand Finals та үнэхээр гоё болж байна. За манайх ингээд гоё VIP судлаас ингээд үзэж байна. Ингээд дээрээс үзсэн. Эндээ саанч үзүүдэнд дэдгч гоё харагдуулаар үнэхээр амар юм байна. За ордон бол юм баг дүүрсэн байна дөө. Доогор судлуудад суусууд даалгаа байна. За өнөөдөр финалийн өдөр яа Spirit 2 тэгээр ямар ч хожиж байна. За тэгээ нөө PGA Astana гэсэн ганц хоёр тэмдэг мэмдэг ч юм уу тиймэрхүү юм бас хүмүүс зориулж авд юм уу гэж бодож байна. PGA-ийн дэлгүүрүүд за тэгээ том багуудын дэлгүүрүүд ерөнхийдөө байсан. За одоо энэ маус юу вэ? Одоо дэлгүүр хэм одоо юу гэвэл нэг ч одоо тэ нэг гой нэг хэллэг байгаа л да. За маус ухааны тоглолт гараад хүмүүс очрлоод янз янзын юм үзэл энэ бол.
Ну, а в чаше началась третья карта, поэтому приглашаю всех насладиться игрой. Thank you. If I record video, say hello, Damir. Okay. I record Okay. you, okay? Okay. You record, yeah? Okay. Yes. Hello. Damir. Damir. Hello, Damir. It's Mongol team. Yes, Mongols, yeah. I'm from Mongolia. Thank you. Thank you very much. You're from Mongol? Yes. Ah, okay. Yes. Maybe we can exchange contacts. Because we want to sell you t-shirts here, but we were not able to make you. Okay. Okay. За ингээд юг авчлаа. Би ч бастана гэсэн юг авчлаа. Тэгээд Монголын өмсгөлийг зармаараа нөтөлөө би одоо тэрийг мэдэхгүй шүү дээ. Тэгээд зүгээр асуу игээд хэлчихтэй. Тэгээд манайхан бол угаас өөрсдөө юуг мэдж байгаа хөө. Яа, тэнгигээс үрдэхгүй бол үүдээ Казахстанаас явдаг. Баахан тэнгид болчих магадгүй. За наа маус юм бүхэн те. За дэшиг орё доо. Яа, тоглолт дууссан шаан Жон манайхан ирсэн байна. За сайн уу Кобра влог хийж байгаа шүү. Сайн уу. Сайн байцгаана. Амжилтсэ. It was a bad flag. Яа, дуусч магадгүй юу нөхс байтруу орсон байна. They run up in the beat. They have this death vault they've always had 12 одоо спирит очиж байна. between Monesi and Nico. Their power when it comes to entering into sites. Яа, дуустаа яанаа, дуустаа. За Астанад энэ Нурсултан Назарбаевын одоо өөрийн барьсан гэж байгаа. Яг өөрөө ч барьна гэж байх вэ? Ард түмнийхэн мөнгөөр барьж байгаа л та тий. Яг өөрөө барьсан гэж ярьд юм байна. Энэ том сүм дэр чинь. Тэгээ сүм бол үнэхээр амар сүм байна энэ бол. За яг манайхан ингээд Назарбаевыг бол гой байшин барилга барьсан, Казахстаныг хөгжүүлсэн гэж айгүй ойлгодог яг. Тийм тохиолдол байгаа. Гэтэ дарангуулагч гэдэг чинь дарангуулагч үү те. Одоо Назарбаевтай холбоотой хүмүүс л одоо бүх бизнесийг эрхэлдэг те. За сүм рүү орохдоо дресс код гэж шүү. Дээдлийнх бол болж байна. Доотлын юм хувцас хүмүүс болохгүй, бариу хувцас хүмүүсгүй юм ба шүү дээ. Бариу хувцастай. Би ч одоо шорт бодолтой болохгүй. Гэхдээ би ч бодолтой явж байгаа шүү дээ. Ваа. За ингээд энэ юугаар нь 14 мянган төгрөгөөр авт юм биш. 14-өөс 15 мянга ч юм уу. Тэгээд энэ тавч өмсөд дээшээ юу гарна? Сүмийн бүр орой руу гарна. Процент тавчиг. За одоо ингээд лифтер байна да. За энэ сүм исламын одоо Казахстанд хамгийн том сүмүүдийн нэг. Нэхээ угалзан арж ийн одоод энэ илүү араб гэхээс одоо казак хэмээ оруулж гисэн. Энэгээр алтартай маань энэ 5 дахь өдөр болгоны 12 цагт энэ цуглард юм байна. Тэгээ тэр цаана байгаа тэр том нэрнүүд угаас тэр дандаа тэгээ арабын 99 нэр гинөө. Тийм нэрнүүд үүд юм байна. Исламын шашны. За энэ асар том харагдаж байна. Энэ тлээс тийшээ хүртэл одоо хөл өмгөний талбайд тал маш шиг юм шүү. Тэрнээс орох холдоо байна. Тийм байна. За лефтер буугаад бид ингээд гарч иж байна. Бараг 100 давхар байна. Нилээ өндөр биш үү? За өстө бүгд харагдаж байна да. Астанат дээрээсээ. Цаашаа ингээд тийм ээ те. Хонгосны бод. Одоо бид нар удахгүй тэндээс ниснэ. Астанат тэр чигээр нарч байгаа. Хөл өмгийн талбай байна. Сургууль байна. За зогсоол энэ гаднах юм стогоо юм байна өө. За ингээд дээшээ Астанат тэр чигээр харагдаж байна да. Энэ ингээд аюулгүй байдал айгүй олон юм яснаа юугаа ингээд яатсан байна. Цонхоор ингээд битүүлсэн юм. Цонхоор битүүлээд ингэсэн байна. За энэ ингээд гоё юу вэ? Гоё талбай байна. Мекка гэдэг Сауди Араби юм биш. Тэр чигтээ орж болохгүй учраас би гаднаас нь бичээд байгаа шүү. Энэ ч айгүй гоё том талбай байна. Ингээ бөөнөрөө сууж жагаад мөргөл зөргөл хөлбөд юм байна. Сонирхолтой юм биш үү? За энэ Казахстаны хөнгөн галт тэрэг ерөөсө байгууллагад 7 хонж байгаа манайхаа. Хотод дундуур ингээ галт тэрэг ингээ явчихд юм байна. Манайх иймэр байна. Яг үнэхээр бол. За Баятэрэг гэдэг энэ зогсоод юм байна. Ийшээ орж бүгдээр үзье. Үнд бүр нь ямар хуу эдний те. Орж харцгаая. Яа тэгээд
дотор нь орж ирээд иймэрхүү юм байна. Зя. Бодлого нь хангалж янда өстой. За эндээс бол билет авт юм байна. За билетээ бүгдээр авъя. Үгүй ээ. Зя ингээд эндээс билет аваад ийш ингэ орчих. Ингээд билет авах юм. Зя. Энэ картаа нөө шүүх. За single journey ticket авчлаа. За ticket issued successful гэж. За ticket авцсан. Бид нар орцгоо одоо ингээд. Одоо энэ рүү орох уу? Биш. Тийш юм. Энэ дэхтэй 200 тенге үзчихээ. Хямдхан юм шүү дээ. Тийм ээ. Энэ саяны Абу Дабир шүүлийг түүнээр очсон юм байна. Аа зү. Саяны том мод шүү дээ өндөр. Ааха. За LRT маань ирж байна да. За Казахстаны хөнгөн галт хэрэг жолоочгүй хараа урд нь ингээ хүүхдүүд хүмүүс зогсцсон. Яа бас гоё шүү. Дэлхийн стандарт 1500 төгрөгөөр ингээд цугаа явна шүү дээ манайхаа. 1500. Бид нар заавал метро дотор хийх шаардлага байхгүй нэраа. Зя. Нөө сууд мод ямар ч гоё юм. Excuse me. Зя хэдүүд ингээ урд нь хараа. Ийм байна. Урдаас ингээд галт хэрэг маань ирж байна. Одоо ирж байгаа нартад харагдахгүй юм уу? Одоо жоохон тодроод ороод. Яан. Зүрж явж байгаа юм гэж хараа. Гоё гоц ингээд. За хэдүүлээ урагшаага явцгаая. За тэгээ бид нар бол Улаанбаатар хоттой метро дотор гэжсэн зимтэй болчмаар байна нөө. Иймтэй болоод энэ хот мод нь ямар гоё юм аа. Үнэхээр супер. Гоё. Зя тэгэл ингээд хот дундуур ингээд явчихна. Яа манайх ингээд доор моор ингээд янз янзын нөхцөд үүрэлдэг муухай болдог. Ерөөсөө тийм харагдахгүй ш нараа. Ингээд хот дотор явчихна. 1500 төгрөгөөр явчихна энэ бол. Тэгээ Казахстанчууд өөрсдөө 2017 онд эхлүүлсэн юм билээ. 17 онд эхлүүлчихэд тэгээ нөө өөрсдөө удаа тэгээ хятад орж иж байж гисэн юм билээ. Манад бол одоо хөрш биш та адилхан тий. Улаанбаатар ингээд хараа энэ шийд мэдл гоё байгаас ингээд. Ингээд яваад зогсоол маш хурдан. Бид нар нэг яагаад шаардлага метро дотор манад удаа шүү, худлаа шүү. Зардал мардлаа нөхгүй. Энэ хамаагүй хэмд зардалтай. Зогсоод юу жолооч байхгүй ингээд өөрөө явчих. Өөхөө нь автомат болчихсон. Яг цахилгааны асуудал байгаа ах. Тэрийн тэгэл манайх хийвэл одоо шийдэж таа. Боо яах вэ? Хоёр бол яваад өстөө. Яа да сууд мод ийм гоё биш манайхан та. За. Так аклоо шиг барагдлаа шүү. Яа ингээд хотынхон дондор манай галт тэрэг зөрлөө. Ингээд явж ин да. За энэ Токио ордон байна те ерөнхийлөгч. Энэ ерөнхийлөгч ордон дээр харагдж байна. Манайхаар засгийн газрын ордон. Засгийн газрын ордны хажуугаар явчихт юм байна. Хажуугаар юм гоо нуур байна. Энд гэхдээ хиймэл нуур шиг байна да. Эснийг хиймэл нуур шнаа. Хиймэл нуур байна те. За хиймэл нууртай байна ингээд. Яа за хоттой иймд болчих юмсан манайхаа. За ингээд Нүсэн онгоцны буудлаасаа ингэж явсаар байгаа дараа манайхаа төмөр замынхан буудлаар орд юм байна. Амар бодолцож исэн байгаа. За эдүүд одоо энэ ирж байгаа ялартыг харъя. 80 км цагийн урттай явна. 80 км цагийн урттай явдаг мараа. Жолооч авахаараа урд нь эдний хөтө зогсцсон. Ингээд байна. За энэ Казахстаны хэмээ гоё гоос. За тэгээд энэ дөрвөн богоо нийлээд нэг юу аа. 7 минут юм байна. 7-8 минут гэж байна тийм ээ. За хэдүүлээ ийш хахад орё. За сая хэдүүлээ юу болсон? Урдын хэсэг нь одоо хойдын хэсэг нь тийм. Үндэсний музейнийхэн бод байгаа бид ирсэн. Яа одоо хэдүүлээ. За ингээд тоошоо. Ингээд явж байна. Яа тэгээд ингээд гараа авчих юм. Ингээд. Яа ингээд болж байна да. Казахстаны LRT билет тэндээс авч болно, автоматаас авч болно. Хүндөө сонголтууд байна да.
За нараа казаки имэйлүүд юм шиг нараа төрөл төрлөөр би та хэдэд гоё гэдээ үзүүлээ. Нараа имэйл байна. Сонирхолтой энэ. Яг бидэртэй адилхан нүүдэлч хүмүүс болохоор. Тэр ч нүд яг адилхан нүдтэй. Тоноглууд нь өөр юм байна. Яа, нас юм байна. Энэ ч сонирхолтой юм шүү. Айнаас нь юм байна. За ийм 5 төрлийн имэйлийг харлаа да адилхан нүүдэлч хүмүүс. За ингээд Астана хотоор ямарсан явлаа. Тэгээд надтай байсан та хэдэд баярлалаа. Ингээд Казахстан сүлжлэгч нь одоо Бээжин рүү 6 цаг явна. За Бээжин рүү очиод Бээжиндээ ахаад 6 цаг болоод тэгээ Монгол руу 2 цаг насаад Улаанбаатар руу очноо. Тэгээд маш гоё аялал байлаа. PJ Астана гэдэг тэмцээний бүх юмыг үзлээ. Үнэхээр гоё хүмүүстэй аяллаа. Тэгээ манай Грэмиксэлээ Монголцийнхан байлаа. Тамирчид арын албад бүгд ингээд явлаа. Үнэхээр гоё байлаа. Тэгээд Казахстан улс надад 2 удаа ирсэн ахаад таалагдж байна. Тэгээд угаасаа ирэх болон таалагдах хоо хоол моол тэгээд бүх юмнуудтай бидэртэй айгуу төстэй хүмүүсийн царайч төстэй биднийг хараад угаасаа шууд казахаар ярил эхэлдэг. Англиар айгуу гайхна. За манай Баян үлгэд өдөг монголчууд маань 90-аад оноос хойш маш ихээр ирсэн учраас Баян үлгэд өдөг монголчууд их таарна. Зарим нь танина. Одоо энд өдөг манай SNK гэж залуу бидэрт бол ингээд өнөөдөр ингээд үйлчлээд гоё газрууд харуулад музей зүзээ үзүүлээд гоё хоолны газар маа зэрэг зааж мааж байгаа бид нар тэгээд цуг явж байгаа ямар ч ирсэн. Тэгээд манай Казахстанд өдөг монголчууд их байт юм байна. Монголын том хамтлаг туршин тоглолтыг амар хүлээж сонсд юм лээд жавхлан баясгалаа өрийг авчих юм бол энэ Астанад Алматыг битүү үзэн штэ гэх юм гэж байна. Яг л хурд ирээд бодоолгосон юм үзэж байгаа. Тэгэхээр иймэрхүү зөндөө ол юмнууд байд юм шиг манай. Тэгээд бидэртэй адилхан нүүдэлч учраас хоол унднаас эхлээд айгүй бол юм ойрхон ийм байна. Тэгээд Казахстан руу ахаад ирэх байхаа. Манай од мөндрийн шинэ жил Казахстанд болж магадгүй. Алматы руу ирж магадгүй гэж одоо ярьжсэн. Тэгээд тэгэх юм бол одоо энэ жил ахаад ирэх нь шүү дээ. Алматы руу те. Дэлхийн том 9 дахь том улс. За тэгээд энэ Астана гэдэг чинь өөрөө Акмола, Зеленоградад олон нэртэй байсан шинэ нийслэл хотно. Үнэхээр гоё цэвэрхэн зай талбай ихтэй, төгжрөл мүжрэл байхгүй 1.45 сая хүнтэй мөртлөө ийм гоё хот байна. За тэгээд Астанагаас Монгол руу нисцгээе. Эйр Астанагаар. Нэр Астана айгуу гоё юм л шүү. Онгоц могц айгуу гоё том. Тэгээд шинэ онгоц нэг өөр үүдэн шүү дээ. Тийм юм л Эйр Астана бол. За тэгээд Бээжинд буугаад Бээжингээс хашаага Эйр Чайнагаар насаад Монгол дээр очино доо.